долоо цэцэрлэгийн багшийн туслах Ганбай байна. Хүүхдүүд та нартай өнөөдөр багш нь шийдвэрлэлийн шийдэг бүтээл болох Эрик Карлын зохиол Эзэнэлсэн авалтай үлгэрийг ярьж өгье. Сарын гэрэл нэгэн навчин дээр жижигхэн үнэг харагдана. Наманлаа бүтэн сайн өдрийн дулаахан өглөөллөө. Өнөө өндөрнөөс нэгэн жижигхэн авалтай гарч ирлээ. Авалтай эзэн маш их өссөн байлаа. Эзэн авалтай юм олж идгээр явлаа. Нэг дэх өдөр боллоо. Нэг алим хүчидлээ. Хоёр дахь өдөр нь хоёр гэр нүгж иджээ. Гівч авалтай эзэн өссөн хэвээрээ ялаа. Гурав дахь өдөр нь уран чав нүгж идлээ. Авалтай эзэн өссөн хэвээрээ ялаа. Дөрөв дахь өдөр нь дөрөв үзээцгэн нүгж иджээ. Гівч авалтай эзэн өссөн хэвээрээ байлаа. Тав дахь өдөр нь харин авалтай таван жүрч нүгж иджээ. Гівч авалтай эзэн өссөн хэвээрээ байлаа. Харин хагасаа өдөр нь нэг зүсэн шоколадтай гэлөө, нэг зайрмаг, нэг өргөст хэмэх, нэг зүсэн бяцлаг, нэг хэрчим модон чихэр, нэг зүсэн интаартай боо, нэг зайдас, нэг жижигхэн кекс, нэг зүсэн хагас нүгж иджээ. Гэтэл оройн авалтай эзэн маш их өвдөж гинэ. Тэгээд дараагийн өдөр нь дахин бүтэн сайн өдөр боллоо. Авалтай амттай ногоо найрч олж иджээ. Ашгүй авалтай эзэн өсгөө боллоо. Жижигхэн байсан авалтай одоо харин ийм том авалтай болжээ. Удалгүй авалтай өөртөө жижигхэн хүрхүүлэнгэр барин авалтай гэр дотроо 2-7 хоног гаруй болжээ. Дараа нь гэрийнхээ бүрхүүлээ цоож нүх гаргалаа. Тэгээд хамаг чанараараа зүтгэсээ байгаа гадагшаа гартал авалтай маань харин ийм том ирэхээ болон нисэж гинэ. Анхаарал хандуулсан эцэг хүүхдүүдтэй баярлалаа.